Кремийн дандагчаа. Аялал хичээл. Сайн байна уу? Өдрийн мэнд аяла өргөжлүүлээд ярилцъя да тий. Ярилцах гэртээ тэгэл игчний ярьсаар байгаа л таарч байна дөө. Тэгтээ жоох эргүүлвэл нөгөө ихээ харна харагдах болох. Тий хажууд тийш. Энийг хажууд тийш олгочихлоо тийм ээ. Баярлалаа. Өргөжлүүлээд ярина да аяла тийм ээ. Одоо бид ер нь ингээл заавал ингэж гадаад дотоодын залтай этгээдүүдэд амьдараа саруулж нутаг усаа ухуулж дүггүүл сүтгүүлж идэг ер нь тийм ээ. Юутай холбоотой юм бэ? Bear isn't энийг бол хүний хар багасаа эцэг их соёл нийгмийн нөлөөнд сурж авсан альва тууштай хандах ёстой юм шиг тэр зантай холбоотой гэдэг. За. Ингэж үздэг. Энэ зан тэгээд ер нь ихэвчлэн тэр хоос нэрлэхүү зантай бас сүлдэж явдаг гэдэг байгаа. Сүлэлдээд ингээд хослоод явж идэг. Энэ нэг сонирхолтой туршилт байгаа юм л да. Одоо судалж тогтоогоод судлаад олж тогтоосон ойлголт гэх юм уу. 68 онд Роберт Кнокс, Джеймс Инкстер гэдэг хүмүүс морины уралдаанд бооцоод явдаг хүмүүсийг судалсан байгаа. За хүмүүс бооцоод явахынхаа өмнө бол ингээд галзуурахад ганц урууддаг гэдэг шиг л болт юм байна. За. Сандарч өмөлдөжсэн. Тэгжээс нь яг бооцоо 50 гутаа тайвшраал. Тэгэл ерөөсө тавьсан морин тэр бооцоо тавьсан морин баараагаа төрүүлэх юм шиг боддог гинэ. За. Тэгээ энэ одоо яаж байгаа юм гэсэн энэ бол ерөөсөө нөгөө бидний багасаа нийгмийн нөлөөнд хоногшуулж авсан. Төдийлөн сайн ухамсартайгаар мэддэггүй. Тэгээ мэдхгүйгээр хийдэг зуршилтай холбоотой гэдэг байгаа. Нөгөө айвал бүү хийвэл бүү гэдэг дээ. Тийм. Яг тэр. Тэгээд хүмүүс ингээл ийм маягаар ямар нэг тэнэг алхам хийгээл тэр чигээрээ ангал руу алхасаар байгаа унцдаг гэдэг. Нэгэнд хийсэн бол одоо түүнийхээ эцийг үзнэ гэсэн буудал байхгүй. Тэгэхээр энэ ерөөсө бидний боддог шиг тэр тууштай байх зарчим бол ерөөсө биш. Харин муу юмдаа тууштай гэж ойлгож болохоор байхгүй. Тийм тий. Тэгээ бид өөрснөө сайтарч тунгааж бодохгүй хаан гайгаар нэг юмд муухарлаа зүтгэж байгаагаа тууштай зарчим гэж андуурж байгаа тийм. Ингэж гуйулж байгаа байхгүй. Behaviorism бол бас бидний юмыг судлаад ингээд янз янзын нэр шошго ингээд зүүчж штэ. Энд бол бид нар бас шууд өмш хэрэггүй. Тийм. Энэ бол зөвхөн юм тууштай байх хандлага биш. Харин муухарлал гэж ойлгох хэрэгтэй. Тэ? Бүр одоо манай бол цагаан дагаар гэж ярьдаг ш тийм үү? Тий. За яг хөө ингээд үзэхээр ерөөсө тууштай байна гэдэг бол зүгээр альваг ихэвсэн алхам эзний амжилттай байх нь хамаагүй. Тэгэл ерөөсө чандын зорилго сайн уу муу юу гэдэгтэй нэгт холбоотой гэдэг тийм үү? Тэгэхээр бидний гаргасан шийдвэр хийсэн алхам ер нь зөв чигтэй юу, сайн уу муу юу? Өөрт мөн өрөөл бусад ямар үр дагавартай вэ гэж бодохгүй бол ямар ч тийм тэнэг мунаг зүйлд муухрал үздэхэд хүргэдэг гэж байгаа. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ уул уурхай гэдэг юмдаа чигтэйхэн муухралаар зүтгэж идэх тийм үү? Одоо уул уурхай байхгүй бол ер нь өгүүрч хасрах юм шиг юм яриа. Юугаа идэхин гэл ингээд тийм ээ? Урд нь тэгвэл юугаа идэж яваад ийм олон зуун жил нүүдэлчин булчин соёл ахуйтай яваад ирсэн. Тэ? Хэрвээ энэ Төв Азийн өндөрлөгдөр амьдрах бололцоогүй боломжгүй нөхцөлгүй байсан юм бол юу гэж өдий болтол бид нар ингээд юу туурах тусгай гүрэн болоод ингээд байж байгаа тийм үстэй. Нэг туурах тусгай уус байлаа шүү дээ манайх чаа. Тэ? Тэгэд ийм хачин логикгүй юм яриад идэг байхгүй. Хялдины гэдэг өөрийнхөө хөрш эмхтэй Сара гарч ирээд татсан баа. Сара анх тим гэдэг найз залуутай байжгаад тэгээд залуучууд чих яран нэг гэрт ордог штэ. Тэгээд цугтаа амьдардаг болжээ. Тэгсэн чинь нөгөө тим нь ингээд ажилгүй болоод. Ажилгүй болоод шинээр ажил юусаа хайж болохгүй. Тэгээд гэртээ бүгээл ингээд архиудаг болсон байна. Хөргөцөө. Тэгээд бол Сара ингээд түүнээс хоёр зүйл хүсчихсэн гэдэг архиа уухаа бойл. За тэгээд гэрэлтэй батлуулъя гэсэн байна. За. Ер нь эмэгтэйчүүдийн гаргадаг юу штэ их түгээмэл тийм үү? Ер нь голцоо эмэгтэйчүүд ер нь гэрэлтэй батлуулахыг боддог тийм ээ. За тэгсэн тийм аль аль нэг нь эсэргүүцээд исэн гэдэг байгаа. Тэгээд хоёулаа ширүүн тэмцээл яваад тэгсэн нөгөө Сара харилцаагаа таслахыг шаардаад тэгэл
нөгөө тимээ гэрээс хөөгөл явуулсан байна. Нөгөөх нь ч тэгэл яваал гэсэн байна. Тэгэл Сара хай скулд байхдаа бас шохоорхож өргөжсэн залуутайгаа таарал та. Тэгээ нөгөөх нь болзоонтуудад хоёлаа уулзч гадуур цогтой явдаг болж л дээ. Тэгээ нөгөө багын найзд нь ингээл Сараад яг ингээл сүү тавиал байж итэл нөгөө тим гинтхэн гараад ирсэн гэж байгаа байхгүй дахиад. Тэгээ Сараагаас гинтхэн ингээл өөртөө суух тасралтгүй гууж гушаал эхэлсэн байна. Арх уухгүй гээл тэгэл хурмаа хийгээл гэрэлж хурмаа хийн гээд андгаа дангаргаа өргөөл. Тэгсэн Сара их сонио одоо тэндээс холброл ерөөсө тэр багын найзаасаа тавьсан сүүгээ таслал эргээд тимтгээс суусан зуралдж эхэлсэн гэж байна. Тэгсэн чинь нөгөө тим тэдний дүүж ирээд тэрээс хойш харамсалтай тим арх уухаач болоогүй Саратай ч өнөө хүртэл гэрэлтэй батлуулаагүй гэж байгаа байхгүй. Зөө хай. Тэ? Тэгэхээр саад болсон байна шүү дээ. Харин тэгтээ энэ нөгөө нэг ийм сонин одоо тэр нэг ийм муухар байх муу юмдаа зүтгэхийг л хэлээд байна л та тийм үү. Тэгээд энийг бас тууштай байхдаа юу холбож үзэж тайлбарлаа тууштай. Тэгээ туйлшрна гэж үзэх юм уу одоо тэгээ тууштай байхдаа бас адилхан гэж үзээд байна шүү дээ behaviorism тийм ээ. Буруу юмдаа тууштай гэх юм уу. Тэгээд 2 жил өнгөрөөд байгаа ч гэсэн Сара одоо тиймдээ улам сайн болсон гэдэг. Тэгээд хялдины юу гэж ярьдаг вэ гэхээр тимээс нэг салаад тэгээд эргээд нийлснээс хойш тэрэнд ямар хайртайгаа мэдсэн гэж тэгж ярьдаг. Тэгээ ингээд хялдины болохоор ингэж тайлбарлаж байгаа юм л та ингээд хүмүүс ерөөсөө ингээ өөрийгөө хуурдаг, илт буруу сонголтоос үүдэлтэй хавхандаа улам баттай шигдээ суучдаг. Энэ маш гашуу. Нэг илжиг модоо худалгандаа гэж хаартыг өгöдөг та тий. Эвгүй шүү дээ одоо бид нар заавал яагаад буруу гэдэг нь ойлгомжтой байгаад хахад энэ юмнуудаа ерөөсөө зас залруулахгүй тэр чигээр мөнхөл зүтгэд идэх тийм. Одоо манай улсад тохиолдож байгаа явдлууд ч тэгээ бидэнд нүүрлсэн байж байгаа асуудал тийм ээ. Хялдины ийм байдалд орохгүй байхад бол хүмүүс нэг зүйлийг анхаарах хэрэгтэй гэсэн байгаа. Юу гэхээр тусыг тусаар хариулах ёс болохоос биш залийг тусаар хариулаа гэсэн ерөөсөө тийм санаа биш үстэй. Тийм биз дээ. Тэгээд залийг тусаар хариулгээгүй үстэй тийм ээ. Тэгэхээр биднийг одоо хин нэгийн ингээд элдвэр хоргоогоод ээрээл шалаал бид ингээ ямар харилцаатай хүмүүс вэ гэдгийг бодох хэрэгтэй тэгэж яах тийм үү. За тэгээд бас тусыг одоо залтай андуурах хэрэггүй байхгүй ер нь. Хинч гэсэн биднийг ирээд ингээл хоргоогоол ингээд шалаал ээрээл энэ тийм үү. Тэгэд тэднэртэй бид нар ямар харилцаатай байгаа хэдэн талаас нь бодож үзэх хэрэгтэй тийм үү. Одоо манад орж ирчээд одоо юу төр тусаар мань тоглоод байж байгаа энэ гадны уул уурхайн элементүүд нь шүү дээ. Бид нар чи бидний ах トゥ биш шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь тийм биз дээ. Заавал энэ хүмүүст зурж төлөөл явж байгаа шүү дээ. Тэ. За тэдний тусыг ер нь залтай андуурах хэрэг байна уу? Тийм биз дээ. Тэдний одоо тэдний задийг одоо бид нар тус гэж бодох хэрэг байна уу? Гас шүү дээ. Залиач ойлгохгүй л яваад өгнө дөө. Тэ. Тэгэхээр хинч юу ч өгсөн байсан бид эхлээд араас нь тэгш бус солилцоо тасрахгүй хөвөрж жинхэнэ лай авчрах юм биш байгаа, жинхэнэ нойтон хамуу биш байгаа гэж бодож ах хэрэгтэй. Маш сандар саргаах ах хэрэгтэй тийм үү? Тийм байна. Өнөөс тий хин нэгэн бидэрт янз бүрийн өгж өрөх юм бол тий. Угаасаа нөгөө юугүй одоо юу гэдэг үнэгүй бэлэг гэж байхгүй гэж тийм үү? Хараханд тавьдаг нөгөө хавханд хийцэн байдаг шүү дээ тийм үү? Харахаа охтны хавханд бэлэг хийчихэж байгаа тийм ээ. Тэгэл үнэгүй бэлэг гэж хинч тавихгүй шүү дээ гэдэг тийм ээ. Хоёул өргөжлөл ярих уу? Тэгээд нэг 10 минут байна. За Роберт Хялдины юу яасан байгаа нэг зар анхаарлыг нэг татсан юм байна л да нэг юм бясалгалын лекцийн зар гэж байгаа. Тэгсэн чинь хоёр залуух хоёр transcendental meditation гэдээ нэрлэлсэн. Тэгээд хүмүүст амар амгалан олохоор барахгүй бүр нисэж хөөрдөг хан нэвт гардаг болохыг зааж өгдөг гэж. Тийм ээ. Тэгэл
статистик тэгээд бас бэлэгдлийн логик чиглэлээр их сургууль багшилдаг профессор найзгаа чирэл дагуулаад шуг очив байл та хоёлаа. Аха. Тэгээ нөгөө профессор найз нь ингээл лекцийн туршид ингээл өргөстэй сандал дээр суудсан юм шиг л өндөлцөөд исэн юм байна. Хавчгаал өндөлцөөл ингээд. Тэгж байгаа л арай хийж дуусах тохиол нөгөө хоёр залууч ингээд хүмүүсээс асуух асуултаа нөгөө тийм гараа ургаад масаад ирсэн гэнэ. Хялтын нэг найз. Тэгэл тэр ярьж байгаа зүйлсийг ерөөсө боломжгүй болохыг ерөөсө 2 минутанд тавшаад хэлээл. Тэгсэн зааланд бол ерөөсө чив чимэг болсон. Ялаа нэсгэд сонсогдохоор те. Тэгсэн нөгөө хоёр залууч гэсэн яхаа мэдгүй байгаа л та хоорондоо жоохон шивнэлж ийсэн гэл. Таны хэлсэн зүйлс бол зүйтэй байна. Бид цааш тийм талаар судалнаа гэж хэлсэн гэдэг. За тэгсэн лекц ингээл дууслаа. За тэгэл бүртгүүлэх хүмүүс одоо төлбөрөө төлнө үү гэж тэгсэн чинь. Тэр зааланд сууж исэн хүмүүс дэрхийн босоод олуулаа. Тэгээ ширээрээ гүүхээр очиод уралдахшгаа төлбөрөө төлөөд бүртгүүлсэн гэдэг шин. Ямар сони. Сонь байгаас. Тэгэл мань хоёр бол өстэй хангаасан байгаа. Тэр хоёр бол юу гэж бодсон гэхээр хоёр залтны экстенерээр нүр хийх газаргүй болгоо сайхан бодгож тавилаа гэж бодсон байхгүй. За одоо өстэй хинж очиж тэгж бүртгүүлэхгүй дээ. Төлбөрөө төлж шулуулж мүлжүүлэхгүй. Петр зогсож исэн чинь байхгүй. Яг эсэргээрээ. Бүр тэр хийж усаад гүйчихэд гүүгээр очиод бүртгүүлчих чинь гэж байна. Мөнгө төлөө. Шүрцсэн тэр юу гин. Тэр нөгөө ч бүр гайхгүй юу. Тэгээ заалнаас гараад ингээл явж явах замдаа 3 хүн тэр хоёроос ингээд лекцэнд яах гэж ирснийг сонирхож асуусан байгаа. Гадаа ямар нэг юмд оролцоод гараад явж байгаа хүмүүс ч хоорондоо таарладаг шүү дээ тийм. Зам нийлж байгаа хүмүүс те. Тэгсэн хоёр судлаач ингээд тэр яг хоо энэ сонин нөгөө юу арга зал байгаа ах гэж сонирхож ирснээр хэлсэн юм л да. Тэгээд ийм ямар судалт ийм төрлийн юм судалдаг гэл. Тэгэл тэгээ эргээгээл нөгөө хоёр судлаач чинь тэр хэдийг яах гэж ирснийг нэгэл асуусан чинь ерөөсөө ажил мэргэжил сургуулийнхаа асуудлаас болсон тий. Үгүй бол ингээл унтаж чадахгүй болсон. Нойр гүдлийн асуудалтай гэл өөрөөр асуудлууд хэлж ийн гэж байгаа байхгүй. Тий. Яаран бүртгүүлсэн бэ гэж асуусан чинь харин тэр ерөөс шалтгаан ерөөсөн маш ингийн. Зөөр ингээл хялтын нэг найз шинжлэх ухааны үндслэлтэйгээр шүүмжлэл шүүмжилж байгаа ингээд сонслоо шүү дээ тий. Тэнгууд за одоо бүртгүүлэхгүй арих юм бол дараа дахиж ирэхгүй юм байна гэж айсан гэж. Аль ч н одоо ерөөсөө ингээл одоо ерөөсөө төлбөрөөл даруухан төлж иж л амархаар тийм байдалд орсон гэж байгаа байхгүй. Энийг сэтгэл зүйн компассо дизордер гэж хэлдэг. Өөрийн мэдлэг хийдэг үйлдэлүүдийг хэлж байгаа. Ямар сонин тийм. Тий одоо энэ чинь юу гэсэн үг гэхээр тэр нөгөө нойргууд л үгүй бол тэр нөгөө сургуулийн шалгалтыг өгч чадахгүй байгаа байдал тийм юунд одоо тийм хэмжээнд төрсэн байл гэсэн үг байхгүй. Хүмүүс тийм их төшөөртэй одоо тийм их юуд одоо үлгэрлүүл одоо ерөөсө өндөр хүчтэй шугам шиг л болсон байна гэсэн үг шүү дээ ер нь тийм үү. Нөгөө газархад ганц ороод доо гэдэг шиг үгүй бол нөгөө дайртай торох дэлбэрэх гэж байгаа юм шиг юм байдалтай байж байхгүй. Тэгээд цэврийн дотоод сэтгэлийнхаа айц хүч тэр юмнуудыг давж дуулахын оронд гаднаас ямар нэгэн юм хайж тэргээ шийднэ гэж тийм буруу горилготойгоо учраас л тэгж гүйж очиж төлбөрөө төлж байгаа хгүй. Яг бол нөгөө хоёр хүн ирээд нэг нь шинжлэх ухааны үүднээс ингээд няцаачлаа штэ. Тэнгууд за одоо яг одоо л төлөхгүй бол би тэгээд маргааш дахиж ирнэ гэж байхгүй гоо та. Тэр хийж басаад гүйччихэд мөнгө төлөө бүртгүүлчих чинь гэж. Тийм ээ? Хан тийм үү? Санал үйлдэл тийм байна. Тэгээ одоо яг одоо маад ч одоо бас ингээд нэг эзотерик юм яриа л гэдэг хүмүүс идэх тийм үү. Тэгээд ерөөсөө хамгийн сонирхолтой нь эдгээр чинь ингээд дагагчгүй болдгоо шүү дээ ерөөс. Дагаал өгдөө. Дагаал өгдөө. Тэгээ ерөөсөө юу гэсэн үг гэхээр ерөөсөө амьдралынхаа асуудлыг шийдэж чадахгүй мухардаад тийм ээ. Тэгээ гацаад ан мөргөөд ингэхээр ерөөсөө зөв яаж маллуулахаас буцахгүй болд юм бэ. Энэ бол арга мухардлал хэтэрхий хэмжээс хэтэрж ийн гэсэн үг байхгүй. Тийм байна тийм. Өөр гарцгүй болцсон. Өөр бодох юугүй амархан хялбар юм хайгаал тэгэл за бусдад би хийчихвэл болно. Одоо нэг бүр яадгаа алдсан гэдэг шиг тийм үү? Яадгаа алдсан. Тэгэхээр ерөөсөө ийм үед бол хүмүүс ерөөсөө эргцүүлж бодохоос өвхтэй байдаг гэж байгаа ерөөсөө. Юмыг ингэж эргцүүлж бодож тунгаад шүүж бодохоос айдаг.
Тэгэл одоо Английн 18 дугаар зууны алдартай зураач тэр Сэр Жошуа Рейнольдс гэдэг хүн ингэж хэлсэн байгаа шүү дээ. Ингээд юу гэж одоо хэлсэн гэхээр ерөөсөө аа одоо юу гэдэг тархитлагоо ажиллуулж бодож сэтгэхээс зайлсхийхийн тулд тийм үү хүн бодвол ерөөсөө ямар л бол ямар юм юу санаасаа зохиож төсөлж чадна гэж байна. Юм хуурамч одоо хэлбэршүүлэх гэсэн тийм хуурамч юмнууд руу гүйжигчдэг гэж байгаа байхгүй юу? Өөрөө бодож тунгаахаас зайлсхийхийн тулд тийм. Тэр юу гэсэн үг гэхээр ерөөсөө эргцүүлж бодох төвд шүүн тунгаахыг бол ерөөсөө хүмүүс бол ерөөсөө хүнд хүчээр ажил шиг бодож шít. Тэгээ тэндээс булт гаргасан ам ерөөсөө мунддаггүй. Монгол харж байгаад одоо энэ сонгуул Монгол орчод одоо мөрөө хөтөлбөрийг уншдагчгүй, уншаад хариу нэгтгэжгүй нөгөө follow up гэдэг чинь одоо follow up ч монголоор араас нь хөө хэлцэж хөөш ийм юм амлсан юм байж та чи хийсэн юм хийгээгүй мүү гэдэг явдагчгүй. Тэгэл тэрийг мэдсээр үйж тэгэл дахиад сонгоод байдаг. Тэр одоо ямар behavior юм бол ерөөсөө тий одоо хялдины болохоор юу гэж тайлбарласан бэхлээр ерөөсөө хүмүүс юм бодхоос өстэй толгоонд арзаадаг. Ийм сул тал байна. Энэ сул тал нь бол тэр залтнуудын алтны уурхай гэж байна. Зөвхт. Тэрээс одоо алт ухчих нь шүү дээ тийм үү? Тий. За хоёул өнөөдрийнхээ юг одоо энэ удаагийнхаа юг дуусгах уу? Ярилцлага. Цаг маань юу болж? 5-6 минут болсон. Тэгээ. Та нэг багцлаад одоо энэтэй холбоотой. Багцлаад нэг өгүүлбэр хэлвэл нэг 2 минут байна. Хэцүү. Энийг хараад бол маш их бухимдаж байгаа ер нь одоо болж өнгөрч байгаа явдлуудыг хараад. Тэг яг иймэрхүү юм ингээд хүмүүст яриад өгөхөр хүмүүс ч их ингэдэй. За энэ болохгүй бүтэхгүй байгааг бол бид нар өчнөө олон жил сонслоо. Өчнөө л хүмүүс ярьлаа. Гарцсан юу нэ? Гар саана гэдэг ингээд. Асуудлыг урд нь ингэж ярихдаа бол яг энэ behaviorism-ыг яаж судалсан байна, яг ямар арга хэрэгжүүлээд идэв гэдгийг бол яг нарийн яриаг байгаа шүү дээ. Энэ Роберт Киалдинигийн бичсэн тэр олон улсын бестселлер болсон тэр The Influence гэдэг ном байгаа гэдэг. Тэрийг монголоор орчуулсан л гэдэг жаа. Би тэрийг сайн орчуулсан хэсэгт эргэлзэж л байгаа. Зүгээр уншаагүй л дээ. Манайхан нэг юм ажиглах хэрэгтэй. Одоо гадны номнуудыг ингээд орчуулж байгаа нэг ингээд оршуулцдаг. Тийм ашиггүй. Тэгээ ингээ уншихаар нэг ирхэвш их хэлээр манд бичсэн юм шиг харагдаад идэг тэгсэн мөртлөө уншаад ерөөсөө агуулга байхгүй ойлгохгүй. Энэ надад бол харамсалтай санагдаж байгаа. Юу гэхээр гадны энэ одоо бидэрт маш хэрэгтэй байж байгаа номнуудыг ер нь сэдвээр нь олон ном уншаад судлаад, бие дааж судлаад тэрийгээ зүгээр нэг ном болгоо гаргасан хамаагүй дээр. Тэгээ номнуудыг ширхэгчлэн ингэж орчуулж ирснээс. Орчуулгын хөтөлбөрийг чи одоо өнөөдөр оюуны хөтөлбөрийг үнэлэхгүй байна. Тийм учраас хин авч уншина гэж те тэрнээсээ хичнээн юм олж хүртнэ гэж ер нь тийм их ном орчуулж сууж байгаа юм билээ хүмүүс. Үч зарахгүй юм. Тэг тэгж явахын оронд зүгээр орчуулгын оронд олон ном цуглуулж уншаад тэгээд сэдвээр нь сайхан базаад ямар ч хүн монгол хүн боловсрол харгалзахгүйгээр шууд уншаад ойлгодог тийм номнууд бичмээр байгаа байхгүй. Тэгвэл одоо бас энэ хачин завхрал мухардлаас гарахад бол бид нар тэрхтээ. Энэ одоо хүмүүсийг яаж тарих угааж одоо ингэтэл нь ховсцсон юм шиг болцсон байгаа шүү дээ. Нөгөө чихэн дээр цэцэг ургуулж байгаа л нөгөө биехгүй юм амлал гараад байгаа. Аимшигтэй тий. Тэгээ мэдсээр жиргээ сонгоод юм хэр бас арай л байгаа. Тий. Тэгэхээр эсвэл бүр туйлдсан ядарсан бодож сэтгэхгүй за тэгээд нэг дээгүүр байгаа хүмүүс нь тэгээд болгоцгоо арайч итгэхгүй байлгүй дээ гэл итгэл өгөөл гаргадаг бах те сонгодог бах те. Тэгээ нэгдүгээр хоёрдугаар бол бас тэр сонгуулийн чинь бас угаасаа лөөр байна гэж яриад байгаа шүү дээ. Сонгуулийн санал хураалтыг. Тийм хараарсан. Хараарцганд асуудал байна. Ер нь лөөрдөд байна. Америкч гэсэн сонгуулийн саналыг хэдэн жил ерөөсөө системтэйгээр ингэж лөөрж ирсэн байна л гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч бас ортой гэж би боддог. Хүмүүс өөрснөө ихлээл ерөөсөө одоо нийгмийн ерөөсөө дунд давхаргынхан ерөөсөө тэр чигээрээ тэр яриад их айхтар болох хэрэгтэй. Нөгөө бие зас гэрээ зас төрөө зас. Тий.
Би л Эхлээд өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг өөрөө шийддэг болж иж аа тэгээд энэ завхарлаас өөрийгөө татаж авч чаддаг болж иж өөрийнхөө толгойг өөрийнхөө бүдүүрийг өөрөө удирдах чаддаг болж иж бид нар энэ улс орон банд өөдөл дээжлэх юм байна. Тэрнээс бол ерөөсөө зүгээр өөр төр ерөөсөө ажиллахгүй мөртлөө төр засгаас дандаа хөгжил нэхээ ээл ингэ сууж идэг юм хүмүүс. байгаа. Боломжтой. Тустай айл уус болж явах юм боломжгүй юм байна гэж. Яванда тийм ээ. Энэ цаг үе чинь ийм ороо босгоо байна. Ийм зүүн цагт улсын иргэд нь ийм байж явах юм бол тэгээд ер нь энэ улс чинь улс биш болоод бусдын өөш одоо хоол бордоо болоод дуусах юм байна тийм ээ. Сонирхолтой сэдвээр ярилцсан баярлалаа хандагчид. Урьж яриулсан хэшгтэй их баярлалаа. Анхаарал тавьж сонссон. YouTube хэрэглэгч найз нартай баярлалаа. Дараагийн ярилцлага болтол түр баяртай. Баярлалаа.